Дерек Принц. Христэд итгэх итгэлийн амьдралын суурь үнэн. А хэсэг. Сүнсээр дүүрэн итгэгч. 29 дугаар бүлэг. Хүч хийгээд алдар. Ариун сүнс бол дарангуйлагч биш гэдгийг бид сурсан. Ариун сүнс өөрт нь олгогдсон хэм хэмжээгээр л бидний төлөө эсвэл биднээр дамжуулан ажилдаг. Бүгдээрээ энэ зарчмыг нэгд Христэд итгэдэг хувь хүн бүрийн амьдрал. Хоёрд нэгдсэн чуулганы хүндэтгэл үйлчлэл. Гуравд сайн мэдээний номлогчийн үйлчлэл гэсэн гурван үндсэн талбар дээр хэрэгжүүлж үзье. Энэ бүлгээрээ эхний талбарыг авч үзье. Ариун сүнс доторх баптизм нь Христэд итгэдэг хувь хүн бүрийн амьдралд ямар чухал үр дүн бүтээдэг вэ? Үүнд тодорхой 8 үр дүнг нэрлэж болно. Гэрчлэх хүч. Христ тэнгэр өөд өргөгдөхөөс өмнө дагалдагч нартаа сүүлчийн заавраа өгөхдөө эхний үр дүнг нь 2 удаа хэлсэн байдаг. Харагтун би эцгийнхээ амлсныг та нарт илгээнэ. Харин та нар дээрээс ирэх хүчийг өмсдлөө энэ хоттой үлд. Луг 24:49. Харин ариун сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж тэгээд Иерусалим бүх Иудэ, Самар тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл миний гэрч болно. Үйлс 1:8. Энэ хоёр хэсэгт Есүс энэ эрен үед сайн мэдээг дэлгэрүүлэх ерөнхий төлөвлөгөөгөө танилцуулжээ. Энэ нь 3 үе шат бүхий хачин энгийн төлөвлөгөө ажээ. Нэгд итгэгч бүр ариун сүнсээр хүчрхэгжих. Хоёрд сүнсээр хүчрхэгдсэн итгэгч бүр хувийнхаа гэрчлэлээр бусдыг Христ рүү байлдан дагуулах. Гуравд бусд нь аврагдсан хүмүүс нь эргээд сүнсээр хүчрхэгжээд хараахан аврагдаагүй байгаа бусдыгаа байлдан дагуулах. Ийм байдлаар Христийн талаарх гэрчлэл нь дэлхийн төгсгөл хүртлээр буюу бүх үндэстэн хамаг бүтээлд хүртлээр Иерусалимаас улам хүчээ аван ирчлэн тэлэх юм. Энэ бол маш энгийн практик төлөвлөгөө бөгөөд хэрэгжүүлбэл заавал ажиллана. Чуулган өөрөө энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх аваас сайн мэдээ альж цоонд даян дэлхийд хүрэх бүрэн боломжтой. Үүнээс өөр ийм үр дүнд хүргэж чадах төлөвлөгөө байхгүй. Дээрх хэсгүүдэд хүч гэдэг түлхүүр гарч байна. Энэ нь дунамис гэдэг грек үг бөгөөд үүнээс англи хэлний динамо, динамик, динамит тэргүүтэй үгс үүсжээ. Эдгээр үүсмэл англи үгийг харах юм бол ерөнхийдөө нэг тийм хүч төрөмгийлсэн тесэрсэн өнгө аястай үгс байна. Энэ утгаараа шинэ гэрэн шинээр төрхийн гол үр дүн болоод ариун сүнс доторх баптизмын гол үр дүнгийн хооронд учир зүйн ялгаа байгааг илтгэн харуулдаг. Шинээр төрөх явдлыг эрх мэдэл гэсэн ойлголт дагаж явдаг. Харин өөрийг нь хүлээн авсан болгонд өөрийнх нь нэрэнд итгэгчдэд тэрээр бурхны хүүхэд болох эрхийг өглөө. Иохан 1:12. Энэ хэсэгт шинээр төрөх тухай өгүүлжээ. Яг гэвэл дараагийн ишлэл дээр нь Христийг хүлээн авсан эдгээр хүмүүсийг бурхнаар төрөхсөд гэдэг. Эрх хэмээн хөрвүүлсэн үг нь exousia гэдэг грек үг юм. Exousia гэдэг нь аливаа гадаад их үсвэрээс үүсэлтэй мөн чанар байдал гэсэн утгатай юм. Өөрөөр хэлбэл Христийг аврагчаараа хүлээж авсан хүн нь Христийн дотор бурхны өөрийнх нь мөн чанар байдлыг хүлээж авдаг ажээ. Бурхнаас энэ шин амийг юм уу? Мөн чанарыг хүлээж авах нь итгэгч хүний дотор шин төрөлтийг бүтээдэг байна. Exousia гэдэг грек үгийг ерөнхийдөө эрх мэдэл хэмээн хөрвүүлдэг. Эрх мэдэл нь дахин төрсэн бурхны хүүхдүүдийн онцгой тэмдэг юм. Тэрээр цаашдаа нүглийн юм уу сатааны боол байхаа болж бурхны хүүхэд болжээ. Тийхүү тэрээр шин эрх мэдэлтэй болдог. Тэрээр цаашдаа өдөөлт юм уу эсэргүүцэлд дийлдэхгүй. Тэрээр иймэрхүү юмыг дотор байгаа шин мөн чанараараа тулж ялна. Тэр бол ялагч, түүнд эрх мэдэл бий. Гэхдээ эрх мэдэл нь хүчтэй адилгүй юм. Анхны дагалдагч нар Христийг амлсан цагаас эхлэн энэ эрх мэдлийг хэдийнэ хүлээн авсан. Тэд хэдийнэ бурхны хөвгүүд болсон. Тэд бурханлаг ялгуулсан амьдралаар амьдрах чадвартай байсан. Тэд нүглийн боол байха болсон. Гэхдээ амлаас Пентекост өдөр хүртэлх хугацаанд анхны дагалдагч нар Иерусалимын дийлэнх оршин суугч нарт гавьтай нөлөөлж чадаагүй. Товчхондоо энэ хугацаанд Христ амлсан гэдэг баримт Иерусалимд том баг нөлөөлж, том баг өөрчлөлт авчиржээ. Гэтэл Пентекост өдөр ариун сүнс бууж ирснээр энэ байдал орвонгоор эргэж уран сайхнаар өөрчлөгдсөн. Дөрөнд байсан 120 итгэгч ариун сүнс доторх баптизмыг хүртэхэд Иерусалим даяараа дөргижээ. Ганц 2 цагийн дотор хэдэн мянган хүн хуран цугларч Христийг ницаадаг үл итгэдэг 3 мянган хүн нар жаргахаас өмнө сүр дуйлентайгаар итгэж баптизм хийлгэж чуулганд нэмэгдэжээ. Юу энэ ёр бусын үр дүнг бүтээв? Эрх мэдэл дээр хүч нэмэгдсэн явдал бүтээсэн юм. Пентекост өдрөөс өмнө дагалдагч нарт эрх мэдэл байсан. Пентекост өдрөөс хойш тэд эрх мэдэл дээрээ хүчийг олсон. Тэд эрх мэдлийг нь бүрэн нөлөөтэй болгох хүчийг олжээ. Энэ ёр бусын шинэ хүчний гэрчлэл, ажиллагаа нь Үйлс намын удааг бүлгүүдээс харагддаг.
Ийхүү залбирч байтал тэдний цугларан байсан газар нь дөргив. Тэд бүгд ариун сүнсээр дүүрч Бурхны үгийг зоригтойгоор ярьцгаав. Үйлс 4:36. Элч нар эзэн Есүсийн амьдсныг агуу хүчээр гэрчилж байсан бөгөөд тэд бүгдийн дээр бялхам их нэгүүлсэл байсан билээ. Үйлс 4:33. Тэргүүн тахилч хүртэл элч нарт хараач та нар Иерусалимыг сургаалаараа болж орхиод Үйлс 5:28 химэн гомдол гаргажээ. Хотыг дөргиосон энэ үр нөлөө нь анхны Христэд итгэгч хүмүүсийг амьдсан Христийг ариун сүнсний хүч дотор гэрчилсэн газар бүрийд үргэлжлэн нөлөөлсөөр байв. Жишээлбэл Самард тэр хот үлэмж баяр баясгалтай байв. Үйлс 8:8. Мөн Писидийн Антиохын талаар ингэж хэлжээ. Дараагийн амралтын өдөр тэр хотынхан бараг бүгдээрээ эзний үгийг сонсохоор хуран цугласан байв. Үйлс 13:44. Филиппо хотод сайн мэдээний эсэргүүнүүд Паул, Силас хоёрын талаар энэ Иудэ хүмүүс манай хотыг үймүүлж байна гэж гомдолсон. Үйлс 16:20. Түүнчлэн Тесалоникт сайн мэдээг эсэргүүцэгч нар Паул, Силас хоёрын талаар дэлхийг үүмэлсэн эд бас ийшээ ирлээ гэж гомдолжээ. Үйлс 17:6. Эфес дэх Паулын номлолыг эсэргүүцсэний дараа хот үймэн самунд автжээ. Үйлс 19:29. Анхны Христэд итгэдэг гэрчнэр хаа явсан газраа хүчрхэг сүнслэг нөлөөгөөрөө нийгмээ савлуулан дөргиож байсан нь тэдний үйл хэргийг дагалдаж байсан нэгэн содон тэмдэг байв. Зарим газар сэргэлт ирсэн бол заримд нь үймэн самун дэгдэж, заримд нь аль аль нь болсон. Гэхдээ энэ нөлөөг хинч тоолгүй юм уу хайхралгүй өнгөрч чадаагүй. Гэтэл өнөөдөр олон газар Христэд итгэдэг нэртэй хүмүүс төсөөрөөр үлдэж амьдардаг. Тэдний дунд жинхнээсээ шинээр төрсөн Христэд итгэдэг хүмүүс ч бий. Тэд асуудал тарьдаггүй, үймэн самун дэгдээдэггүй, хэний ч дургүйг хүргədэггүй. Чуулгандаа тогтмол явж магтан хүнддэгдэг, зөв сайхан амьдардаг, цэмцгэр хүмүүс. Тун гаргүй. Учир нь тэд ямар ч нөлөө авчирдаггүй. Хүрээлэн буй нийгэм нь тэдний сүнслэг юмсыг тоодогчгүй, хайхардагчгүй, ямар ч өөрчлөлт шинжилэлгүй байх байдгаараа байдаг. Тэр Христэд итгэгч нар юундаа итгэж, яагаад цуглаандаа яваад байдгийг хөршүүд нь мэддэгчгүй, тоодогчгүй. Юу дутаад байна? Хүчгэж ганц л зүйл дутаад байна. Тэдгээр Христэд итгэдэг хүмүүсийн амьдралд ариун сүнсний динамит алга. Гэтэл үүнийг юу ч орлож чадахгүй. 1-р Коринт 4:20 дээр Паулын өгүүлсэн халц дуудлагыг даяар чуулган хүлээн авах ёстой. Учир нь Бурхны хаанчлал ярианд бос, харин хүчтөр байна. Паулын тесрэх хүч гэсэн утгатай дунамис гэдэг грек үгийг хэрэглэснийг дахин хэлмээр байна. Тэгэхээр хамаг учир нь яриандаа бос, харин үгийг маань үр нөлөөтэй болгодог хүчинд оршдог байна. Харин энэ сүнслэг хүчийг олох түлхүүр нь ариун сүнс доторх баптизм юм. Үүнийг орлуулагч байхгүй. Тэгэхээр ариун сүнс доторх баптизмын гол үр дүн нь Христийн төлөө үр нөлөөтэй гэрчлэгч болохын тулд дээрээс ирэх хүчийг олох ер бусын дүүрэл ажээ. Христ алдаршсан нь. Ариун сүнс доторх баптизмын хоёр дахь гол үр дүнг Пентекост өдөр Петр тодорхойлон хэлжээ. Тиймээс тэр Бурхны баруун гарт өргөмжлөгдөж, эцгээс амлсан ариун сүнсийг аваад та нарын үзэж, сонсож байгааг цудгсан юм. Үйлс 2:33. Петр тэргүүтээ дагалдагч нарын дөнгөж хүлээж авсан ариун сүнс доторх баптизм нь тэдний амьдсан эзэн нь эдүүгээ алдаршуулагдаад аавынхаа баруун гарт залран суугааг дагалдагч нэг бүрт шууд ховчлон баталжээ. 10 өдрийн өмнө Есүс дээш өргөгдөөд бараа тасрахыг тэд чидүүн уулан дээрээс бөөнөрөө харж хоцорсон. Тэд инхүү айлдаад тэдний харсаар байтал дээш өргөгдөж үүл түүнийг тэдний хараанаас авч одов. Үйлс 1:9. Тэд Есүстэй ингэж хамгийн сүлд холбоо тасарсан байв. Тэгтэл 10 өдрийн дараа Пентекост өдөр ариун сүнс бууж ирэхдээ дагалдагч нэг бүрийг Христтэй цоо шинээр шууд хувьчлан холбож өгчээ. Дэлхийн үзэн ядаж, эсэргүүцэж, цовдлсон аврагч нь тэнгэрт буй аавынхаа баруун гарт мөнхөд өргөмжлөгдөн алдаршуулагдсан гэдэг цоо шин баталгааг тэд дор бүрний хүлээн авчээ. Есүс ариун сүнсний энэ гайхамшигтай бэлгийг гагцхүү аавынхаа оршихугаас л хүлээн аваад эргээд үүнийгээ харуултан хүлээх дагалдагч нартай илгээжээ. Дагалдагч нар энэ бэлгийг хүлээж авахдаа Есүс аавынхаа оршихуйн алдар дотор даяар ертөнцийг захирах эрх мэдэл хүчээр бүслэгдэн заларчээ гэдэг бүрэн баталгааг давхраг хүлээн авчээ. Бичээс Есүс Христийн эрхмийн дээд өргөмжлөлийг олонтой цохон тэмдэглэдэг. Тэрээр Христ дотор энэ л хүчээр нөлөөлж, түүнийг үхэгсдээ самлуулад Тэнгэрлэг оршихуйд баруун гартаа залж, бүх засаглал, эрх мэдэл, хүч, ноёрхол түүнчлэн энэ үед төдийгүй, ирэх үед нэрлэгдэх аливаа нэрээс ч дээгүүр болгожээ. Бурхан бүх юмсыг түүний хөл дор захируулж, түүнийг чуулганд бүх юмсийн дээрх тэргүүн болгож өгөв. Чуулган нь түүний бие,
Тухайлбал бүхний дотор бүгдийг дүүргэгчийн дүүрэл болоо. Үйлс 1:20-23. Тиймээс ч Бурхан үлэмжийн дээдэр түүнийг өргөмжилсөн бөгөөд алим нэрээс дээд нэрийг түүнд сойрхов. Филиппой 2:9. Түүний цог жавхлангийн гээ, түүний мөн чанарын бодит илрэл ба эрх мэдлийнх нь үгээр бүхнийг хүү барьдаг болоо. Тэр нүглийн ариусгалыг гүйцээгээд өндөрт байгч сүр жавхлантын баруун гарт залрав. Тэр тэнгэр элч нараас илүү эрхэм нэрийг өвлсөн шигэ. Тэднээс илүү эрхэм дээдэнд болсон юм. Еврей 1:3-4. Петр Христийг амьлсны дараа түүний талаар ингэж хэлжээ. Тэрээр тэнгэрт очиод Бурхны баруун гарт байж тэнгэр элч нар эрх мэдлүүд болон хүчнүүд түүнд захирагдж байгаа билээ. 1-р Петр 3:22. Тэгэхээр Есүс Христ үхлээс амьлуулагдаа зогсохгүй. Тэнгэр өдөргөгдөд аавынхаа баруун гарт алдаршуулгдсныг итгэдэг хүн бүр энэ мэт олон бичээсээс итгэлээрээ ойлгодог. Гэхдээ ариун сүнс доторх баптизмыг хүлээн авсан итгэгч хүн нь үүнийхээ хамт Христ аавынхаа сэнтид хүч хийгээд алдар дотор өргөмжлөгдсөн гэдэг цоо шин шууд ховчилсан бадалгай нодолгоог хүлээн авна. Хол газрыг зорих хайртай хүмүүстэй бид очоод холбоо бариарай гэж захидаг. Тэгэд тэднээсээ өөрийн гараар бичиж тухайн газрын тамгыг дарсан захидал хүлээж авахдаа зорьсон газраа аюулгүй хүрчээ гэдэгт нь баталгаажин санаа амардаг. Тэгвэл ариун сүнс доторх баптизмын хувьд ч ялгаагүй юм. Учир нь Пентекост өдөр ариун сүнс доторх баптизмыг хүлээн авсан дагалдагч нар тэргүүтэй хүн бүрийн хувьд ариун сүнс доторх баптизм нь яг л Христээс ховчлон хүлээн авсан захидал шиг байв. Энэ захидлыг алдар гэдэг шуудангийн тамгаар тамгалаад харин дотор нь би та нарт хэлсэн шигэ бүх эрх мэдэл хүчний сэнтид залрлаа хэмээн бичсэн байжээ. Зүүн Африкт коллежийн эрхлэгчээр ажиллаж байхад минь нэгэн хуучны урсгал чиглэлийн үйлчлэгч бид хоёрын хооронд өрнсөн яриа санаанд орж байна. Тэрээр намайг яаж яваад ариун сүнс доторх баптизмыг хүлээгээд авчихсныг асууж шалгааснаа надад тохиолдсон явдлыг пентекостализм гэж нэрлэж байгаад л нэгэн төрлийн шашны гаж сект мэт их л хар сэртэй хандав. Тэгснэ. Тэгэхээр миний ойлгож байгаагаар эн чинь Америкаас эхэлсэн. Америкаас гаралтай зүйл үздэй гэлээ. Тэгэхээр нь би үгүй та андуу бодож. Эн чинь Иерусалимаас эхэлсэн. Тэнгэрээс гаралтай зүйл гэж хариулж үлээ. Тиймээс Пентекост өдөр анхны дагалдагч нар ариун сүнс доторх баптизмыг яаж хүлээж авсан? Итгэгч хүн бүр яг л тэгж хүлээж авна. Энэ үйл явдал нь итгэгч хүнийг цоо шин хоёр харилцаатай болгодог. Нэгд Тэнгэрт аавынхаа баруун гарт залран сууга алдаршуулгдсан Христтэй. Хоёрд Иерусалимд мэдлээд дараа нь үйлс намд дүрслэгдсэн шин гэрээний чуулгантай. Ариун сүнс доторх баптизм нь Христийн өргөмжлөлийн тал дээрч, шин гэрээний чуулганы амьдрал, үйл ажлын тал дээрч цоо шин утга бодит байдал баталгаа өгдөг. Өмнө түүхэн юм уу? Доктрины баримтын хэмжээнд байсан зүйлс нь сүнсээр дүүрэн итгэгчийн цэвэр итгэлээр хүлээн авагдахдаа амьдралд нь хүл алдмаар бодит явдал болж хувирдаг. Энэ нь Есүс хараахан алдаршуулгадаагүй тул сүнс тэнд өгөгдөөгүй байлаа. Иохан 7:39 гэсэн Христийн газар дээрх үйлчлэлийн ихэнх үедээ таарч байна. Христ Тэнгэрт аавынхаа хамт алдаршуулгадахаас өмнө ариун сүнс чуулганд өгөгдөж болохгүй байсныг бид үздсэн. Гагцхүү алдаршуулгдсан Христ л ааваас олгогдсон энэ бэлгийг хэрэгжүүлэх зохистой болох байжээ. Тиймээс Пентекост дотор дагалдагч нарт энэ бэлэг ирсэн гэдэг баримт нь өөрөө Христ алдаршуулгдсныг гэрчилж байгаа юм. Түүнчлэн Бурхны гурвал төгс эвсэн ажиллаж байхыг бид шин гэрээнээс байнга хардаг. Бурхны гурвлын хоёр дахь бие болох Есүс Христ газар дээр Бурхан аавынхаа ховийн бүрэн эрхт бие төлөөлөгч болон ирсэн юм. Тэр өөртөө ширхэгч алдар хүндэтгэл горилоогүй. Тэрээр үг үйлдэл, цэцухаан, гайхамшиг бүх хавьяага өөртөө бус. Гагцгүй түүний дотор оршдог бас ажилдаг аавдаал өргөж байсан. Тэгэд Есүс газрын үйлчлэлээ дуусгаад Тэнгэр дэх аавдаа эргэж очисон хойно ариун сүнсээ чуулгандаа өөрийнхөө бэлэг бөгөөд төлөөлөгчөө болгон илгээсэн юм. Ариун сүнс Бурхны хүүгийн бие төлөөлөгч болон эрэхтэй. Хизээч өөрийнхөө алдрыг хайгаагүй. Ариун сүнсний газар дээрх болоод чуулган доторх хамаг үйлчлэл нь төлөөлөн ирсэн нэгнээ буюу Христийг өргөж, тодруулж, алдаршуулахын төлөө л оршдог. Есүс өөрөө сүнсний үйлчлэлийн талаар ярихдаа тэр минийхийг авч та нарт мэдүүлэх учир намайг алдаршуулна. Эцэгт буй бүхэн минийх. Тиймээс тэр минийхийг авч та нарт мэдүүлнэ гэж би хэлсэн билээ. Хэмээн альцсан. Иохан 16:14-15. Эндээс бид Бурхны гурвлын харилцаа ямар байдгийг маш тодорхой харж байна. Аав нь бүхий л эрх мэдэл, хүч, алдрыг хүүдээ өгдөг.
Хүн нэргээд ааваасаа хүлээн авсан бүхнээ чуулгандаа илчлүүлэхээр ариун сүнсийг бие төлөөлөгчөөрөө томилжээ. Ариун сүнс нь аав хүү хоёртой л адил бурхан болов. Тиймээс энэ цаг үед газар дээр болоод чуулганд Христийг хувийнхэн цорын ганц бүрэн эрхт бие төлөөлөгч нь л төлөөлөх бөгөөд тэр төлөөлөгч нь ариун сүнс үлээ. Ариун сүнсний үйлчлэлийн талаарх энэ илчил нь бидэнд сүнснээс гэж мэдэгддэг бүхнийг шалгах дөт арга зам болдог. Тэр зүйл Христийг алдаршуулж байна уу? Тийм гэж бадтай хариулж чадахгүй байгаа бол бид тухайн зүйл нь ариун сүнсний жинхэнэ үйл ажил илрэл мөн эсхийг байцаах бүрэн эрхтэй юм. Тэгэхээр Христ ариун сүнс хоёрын хооронд тэнгэрлэг хардалт маягийн зүйл байдаг ажээ. Нэг талаас ариун сүнс чуулганы тэргүүн болсон Христээс хүндэтгэлийг нь булаадаг ямар ч маяг сургаалыг зөвшөөрөхгүй. Нөгөө талаас Христ чуулган доторх өөрийнх нь төлөөлөгч болох ариун сүнсний онцгой байр суурийг хүлээн зөвшөөрдөггүй аливаа үйлчлэл хөдөлгөөнд эрх мэдлээ зээлдүүлэхээс татгалздаг. Христийн алдар болоод ариун сүнсний үйлчлэл нь салшгүй холбоотой билээ. Та Дерек Принсийн Христэд итгэх итгэлийн амьдралын суурь үнэн номын 29 дугаар бүлгийг сонслоо.